Сайн байцгаана уу? Ээлжид Табата дасгалын видеогоор уулзж байгаадаа таатай байна. За тэгэхээр өнөөдрийнхөө Табата дасгалыг эхлэхээс өмнө та бүхэндээ Табата дасгал гэж юу болох талаар тодорхой мэдээллийг өгье гэж бодлоо. Олон хүмүүс надаас Табата гэж юу вэ гэдэг асуултыг асуусан учраас уг мэдээллийг бэлдлээ. За тэгэхээр 1990 оны ихэнх үед Японы эрдэмтэн доктор Изуми Табата гэдэг хүн тамирчдын дунд харьцуулсан судалгаа хийсэн байгаа. За уг судалгааны зорилго нь юу байсан бэ гэхлээр өндөр ачаалттай, амралт багтай, хугацаа богинотой дасгал нь ачаал багтай, урт хугацаатай дасгалыг бодвол илүү үр дүнтэй байдаг гэдгийг нотлохын тулд судалгаа хийсэн байгаа. За тэгээд тамирчдыг 2 групп хэсэгт хуваагаад эхний группийн 7 хоногт 5 удаа 1 цагийн хугацаатай бэлтгэл хийлгэсэн 6-7 хоногийн турш, 2 дахь группийн 7 хоногт 4 удаа ердөөсөө 4 минутын хугацаатай өндөр ачаалттай бэлтгэл хийлгэсэн байгаа. За тэгээд 6-7 хоногийн дараа үр дүн нь гараад харьцуулаад үзэхэд групп 1-ийн аэробик үзүүлэлтүүд нь сайжирсан. Анаэробик үзүүлэлтүүд буюу булчингийн үзүүлэлт нь төдийлөн бас сайжраагүй үр дүн гарсан бол групп 2-ын аэробик болон тэр анаэробик буюу булчингийн үзүүлэлтүүд нь хоёулаа сайжирсан байна. За тэгэхээр уг судалгааны үр дүн богино хугацаатай өндөр ачаалттай бэлтгэл нь илүү үр дүнтэй гэдгийг нотолсон байгаа. За Табата дасгал нь нийт 8 раундаас бүрддэг бөгөөд раунд тус бүр нь 20 секунд үргэлжлээд дундаа 10 секундын амралтайгаар нийт 4 минутын хугацаанд хийх ёстой байгаа. Гол анхаарах зүйл нь уг 20 секундын хугацаанд та өөрийгөө аль болох дайчилж өгөх нь хамгийн чухал. За тэгэхээр өнөөдрийнхөө Табата дасгалыг эхлүүлцгээе. Welcome to Tabata. Here we go in 5, 4, 3, 2, 1, go! Round 1.
За дасгалын маань үзэн сонирхсан та бүхэндээ баярлалаа. Хэрвээ дасгал маань таалагдсан бол та бүхэн шеэрлэж хэрэгтэй хүмүүст нь түгээнэ гэдэгт итгэж байна. За дараагийнхаа бичлэгээр уулзтлаа баярлалаа.